Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бэлгийн амьдралын эргэлт. Хамгийн сайн мэддэг өндөг төрүүлдэг амьтдаа нэрлэнэ үү. Шувуу, могой, мэлхий, гүрвэл эдгээр дөрвөн амьтад нь өндөг төрүүлдэг амьтад байна. Тэгвэл өнөөдөр мэлхийний амьдралын эргэлтийг хамтдаа судалцгаая.
Мэлхийг яагаад хоёр нутагтан гэж нэрлэсэн бэ? Мэлхийн шанаганцар нь усны ургамал ба нэг эст амьтдаар хоололдог. Шанаганцар нь хүлгүй, сүүлэн тойрсон сэлүүртэй байх ба айжмаар түүний урд хойд мөч үүсч сүүл нь богиносдог. Шанаганцрын биеийн бүтэц хувиран өөрчлөгцөөр бие гүйцсэн мэлхий болж хуурай газарт гардаг. Учираас мэлхийг хоёр нутагтан гэж нэрлэжээ. Жараахаа шанаганцар хоёр нь юугаараа төстэй вэ? Жараахаа шанаганцар хоёр нь сүүлээрийн төстэй. Загас мэлхий зэрэг амьтад яагаад олон тооны үндэ гаргадаг вүлээ? Яагаад гэвэл загас мэлхий зэрэг амьтдын үр хөврөл усан орчинд бий болдог. Эдгээр амьтад нь өөрөө үр хөврөлөө хамгаалдаггүй. Үр хөврөл нь амьтдын хоол тэжээл болж тоон цөөрдөг учраас маш олон тооны өндөг гаргадаг. Гэрийн даалгаварт дараах асуултанд хариулаарай. Мэлхийн өндгөө хаана гаргадаг вэ? Мэлхийн амьдралын эргэлтийг дэвтэртэй зурах нэ.